За сайн байцгаана уу? Сайн Улаанбаатар хуулийн булангаараа үргэлжилж байна. Өнөөдөр хуульчин мөгөөлөх чатан сайхан миний би та бүгдтэй төрийн байгууллага албан тушаалтанд гомдол гарах эрхийн тухай ойлголт төрөх болно. Монгол улс 1992 онд үндсэн хуулиа баталсны дараагаар үндсэн хуулийнхаа 2 дугаар бүлэгт иргэний эдлэх 18 эрх хэрэгжүүлээг хуульчилсан байдаг. Энэхүү 18 эрх хэрэгжүүлөөний 12 дугаарт нь төрийн байгууллага албан тушаалтанд гомдол гарах эрхтэй. За төрийн байгууллага албан тушаалтны зүгээс тэрхүү гомдлыг бол шийдвэрлэх үүрэгтэй байхаар бол хуульчилсан байдаг. За энэхүү зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэх зорилгоор 1993 онд төрийн байгууллага албан тушаалтанд гомдол мэдээлэл гаргах тухай хуулийг бол анхлан баталсан байдаг. За энэ нь одоо ямар учир утгатай зүйл болж байгаа вэ гэхээр Монгол Улсын үндсэн хуулиар иргэн өөр хамаарах асуудлаар төр тухайн одоо төрийн албыг хэрэгжүүлж байгаа албан агчд бол гомдол гаргах, өргөдөлт гаргах эрхийг нь нээгээд за энэхүү эрхийг нь процессжуулаад дараагийн хуулийг нь бол баталсан байдаг. За 2025 оны байдлаар Монгол улсад 4300 гаруй төрийн байгууллага 210 мянган төрийн албаагч ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр та эдгээр хүмүүстэй холбогдуулан өргөдөл гаргаж болох нь байна. За энэхүү өргөдлийг чинь шийдвэрлэхгүй эсвэл одоо хугацаа хэтрүүлсэн ч юм уу эдгээр тохиолдолд бол та гомдол гаргах эрх нь бол хуулиар олгогдсон байдаг. За ямар гомдол гаргах эрх байдаг, ямар хугацаа байдаг тухай та бүгдтэй одоо товч мэдээлэл хүргэе. Төрийн байгууллага албан тушаалтанд одоо гомдол гаргах тухай хуулийг аваад үзэх юм бол энэ хуулиар хүн болгоны хамгийн ойлгох ёстой зүйлүүд 30 хоног гэдэг хугацаа байдаг. За хэдүүлээ нэг газар дээр жишээ авъя. За би нэг газар авах гээд эзэмших хүсэлт бичлээ. За одоо хорооныхоо цаг дарагт холбогдох хүсэлтээ бичээд өглөө. За таны бичиж өгсөн хүсэлт нь хариулах хугацаа бол 30 хоног. За 30 хоногийн хугацаанд танд хариу өгөхгүй болвол та яах вэ? Практик дээр иргэдэд зөвлөгөө өгөх, хүмүүстэй уулзах, асуудлыг шийдвэрлэх гэж явж байхад иргэдийн хувьд 3 сар боллоо, 2 жил боллоо, 3 жил боллоо. Энэ асуудлыг юусоо шийдвэрлэж өгөхгүй байна гэдэг гол асуудал явдаг. Энэ дээр бол хуулийн гаргалгаа нь 1993 оноос хойш ямар байсан бэ гэх юм бол та нэг удаа хандаж болно. За тэгээ хандсанд чинь таны хэлснээр 30 хоногийн дотор хариу өгөхгүй байх юм бол та дээд шатны удирдлагт нь байж болно. Эсвэл дээд шатны албан агчид нь байж болно. Гомдол гарах боломжтой. Ийхүү гомдол гаргаад нийтдээ хуулиараа 60 хоног хүлээх нь. 60 хоног хүлээгээд танд хариу өгөөгүй л гэж бодъё. За ингээд хариу өгөөгүй байгаа тохиолдолд та хяналтын механизм болох шүүхийн шат руу шилжих боломжтой байдаг 60 хоног шүү. За иргэд үнийг мэдгүйгээсээ болоод 2 жил, 3 жил эсвэл удахгүй өгнө гэсэн шин засаг дарга гараад энийг шийдвэрлээд өгчнө гэсэн иймэрхүү байдлаар нүгэн асуудлууд нь даамжраад хугацаа өнгөрцөн байдаг. За 1992 оны одоо танд олгосон эрх, за үүнийг процессжуулсан иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гарах эрхийн дагуу та 60 хоногийн хугацаанд таны асуудлыг шийдвэрлээг бол дараагийнх нь арга замаар захиргааны иргэн шүүх юм уу холбогдох шүүхт нь хандаад тэр одоо төрийн байгууллага албан тушаалтны зүгээс таны асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна гэдэг агуулгаар бол гомдол гаргаад явах эрх нь үүссэн байдаг шүү гэдэг энэ зүйлийг бол хэлье. За тэгээд иргэдийн зүгээс зөвхөн хоног хугацаанаас гадна бүртгэлийн асуудал бол яригддаг. Өөрөөр хэлбэл тэр 30 хоногийн хугацаа хэдийнээс тоологдож эхлэх вэ гэдэг агуулга яригддаг. Та өөрийнхөө хүсэлтийг бичиж өгөөд газрын хүсэлтээ бичиж өгснөөс хоошоогоор энэ агуулга бол лавлгаа мэдээллийн буюу бичиг иргэн ажилтны энийг хүлээж аваад бүртгэл хөтөлсөнөөс хойш энэхүү 30 хоног явдаг. За энэхүү 30 хоног явж байгаа хооронд одоо нөгөө цахим технологи хөгжиж байгаа учраас зарим тохиолдолд таны утсан дээр мессеж ирэх тохиолдол байдаг. За ийм албан агч таны энэ гомдлыг бол яах нь авч шийдвэрлэж байна. 30 хоногийн хугацаа явж шүү гэж. За 30 хоногийн хугацаанд мэдээж шийдвэрлэж болохгүй өргөн үрээний асуудал байх тохиолдол мэдээж практикт их олон байдаг. Энэ тохиолдолд бол хуулиараа төрийн байгууллага албан тушаалтны зүгээс 30 хоногийг нэмж сунгах боломж байдаг. Энэ тохиолдолд заавалчгүй танд мэдэгдэнэ. За мэдэгдэхгүйгээр таны асуудлыг 30 хоног сунгаад явцсан юм а гэдэг асуудал ярьж болохгүй. За ингээд нийтдээ бол 60 хоногийн дотор 30 хоногийг сунгаад 60 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. За хэрвээ танд хуулийн дагуу сунгасан хугацаа хэлээгүй байгаа тохиолдолд энэ нь 30 хоногоороо үргэлжлээд явна гэдэг нь ийм ойлголт байдаг. За энэхүү хуулийн зохицуулалт энэхүү гаргалгааг мэдснээр танд ямар давуу тал тань байна гэж. Таны зүгээс тухайн асуудлын хүрээнд өөр хүмүүс рүү хандах тохиолдол байдаг. Жишээлх юм бол хүмүүс хууль зүйн яамд ханддаг, улсын их хурлын гишүүнд ханддаг, 11 төв ханддаг. Эдгээр агуулгууд бол мэдээж хуулийн зүгээс бол нэмэлт гаргалгаанууд мөн боловч таны асуудлыг эцэслэн шийдэх тэр зүйл бол яг хараахан бас хариулт болж өгдөггүй. Өөрөөр хэлбэл та
бай харавж илаа гэж бодоход тэр байга онохгүйгээр харваад байгаа гэсэн. Хэрхэн яаж онох вэ гэх юм бол та нэгдүгээр 30 хоногийнхоо хугацааг өөрөө би хэдний өдөр өгсөн бэ гэдгээ та гаргачих болно. За нэмээд энэний араас орж ирж байгаа 30 хоногийг бол та дээд шатанд нь хандчих болох нь. За ингээд та дээд шатанд нь хандчих чадахгүй болох юм бол хариаллынхаа дагуу захиргааны иргэн шүүх юм уу, иргэний иргэн шүүх юм уу холбогдох газруудад нь очиод тэр төрийн байгууллага албан тушаалтад ямар үйлдэл хийхгүй байгаа юм бэ? Ямар эсвэлтгүү гаргаад байгаа юм бэ гэдэг агуулгуудаа хандсан шүүхийн хэмжлэгийг бол гаргаад явах боломжийг бүрддэг. Ингэснээрээ иргэдийн зүгээс нөгөө авилгын асуудал, нөгөө таны асуудлыг шийдэж өгөхгүй байгаа. За нөгөө мөнгө хараад байгаа ч гэдэг юм уу. Эсвэл зарим нь миний асуудлыг шийдэхгүйгээр заавалчгүй нэг таны талынхаа асуудлыг шийдэх гээд байна. Дүүгийнхаа асуудлыг шийдэх гээд байна. Хичээгийн асуудлыг шийдэх гээд байна гэдэг эдгээр асуултанд нь цэг тавиад та өөрийнхөө эрхийг хамгаалах бүрэн хууль эрх зүйн орчин бол танд байгаа. Тэгэхээр дахиад одоо нэгтгээд дүгнээд сануулаад хэлэх юм бол та газрын өргөдлөө гаргалаа 30 хоногийн хугацаа хүлээх нь 30 хоногийн дотор танд төрийн байгууллагаас яах нь хин гэдэг хүн дээр яасан бэ гэдэг хариу өгж болно. Өгөхгүй байх юм бол та дээд шатанд нь 30 хоногоо өнгөрөөгөө хандах нь байна. Ингээд 60 хоног хүлээж болох нь байна. За хэрвээ таны гомдол мэдээллийг шалгаж байгаа тохиолдолд бол 30 хоногийн хугацаа сунгах тохиолдлууд бол байдаг. За ингээд бол эцслээд хэрвээ таны асуудлыг тухайн хугацаанд нь шийдэж чадахгүй бол та захиргааны иргэн шүүх буюу хяналтын механизм болох шүүх эрх мэдэл хандаад асуудлаа шийдвэрлэх бол боломж нь бүрэн нээлттэй байдаг. За тэгээд энэ удаагийнхаа зөвлөгөө мэдээлэлээр танд үндсэн хуулиар олгосон төрийн байгууллага албан тушаалтанд гомдол гарах эрх зам үүнийг шийдвэрлэх нь төрийн байгууллага албан тушаалтны үүрэг гэдэг юм шүү гэдэг зүйлийн тухай бол товч мэдээллийг хүргэлээ анхаарал хандуулсан байна.